За сайн байцгаана уу? Өнөөдөр манай сүүчнээс сургалтын төвөөс гаргаж байгаа 9 дахь өдрийн хичээл эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ ичисгээ нэг номынхоо 3 дахь хичээлийн 3 дахь текстийг үзнэ. За өнөөдрийн хичээлийг үзээд 3 дахь хичээл маань дуусах гэсэн үг. За хичээл үзээд хичээл болгоноор багш нь зарим хичээлдэр 4-5 ханд, зарим хичээлдэр 6-аас илүү олон ханд үзэж байгаа. За тэгээд хичээл болгоныг ингээд бичлэг болгож тасалж хийсэн байгаа нь та бүхэн өөрсдийнхөө хурдад тааруулаад даалгавраа амжиж хийгээд за дахин үзэх боломжтой байдлаар хийсэн болохоор заавал шахаж үзэлгүйгээр аль болох өөртөө тохирсон хурдаар тэгээ тохирсон аргаар суралцаарай гэж хүсэж байна. За өнөөдрийн хичээлээр бүгдээрээ 10 ханз үзнэ. За тэгэхээр энэ хичээл дээр нэлээд анхаарал хандуулж за тэгээд дараагийн хичээлээ хурдан үзэх гэж яаралгүйгээр энэ хичээлийн ханзыг сайтаар үзэж тогтоож хийжлээд дараагийн хичээл рүүгээ ороорой гэж багш нь зөвлөж байна. За өмнөх хичээл 9 дугаар хичээл дээр 8 дугаар хичээл дээр цэвж чиг авах байгаа тий. За өнөөдрийн хичээл дээр болохоор цэвж чиг авж байгаа. Энэ хичээл дээр болохоор багш нь 3 дугаар хичээлийнхаа 2 дахь текстээс түлхүү оруулж өгсөн байгаа. Яг энэний өмнөх хичээл буюу 8 дугаар хичээл дээр орсон үздсэн ханзнууд болон өгүүлбэрээрээ цэвжчиг оруулсан байна. За энэ 9 өгүүлбэрийг та бүхэн бичлэгээ зогсоож агаад бичээсэй гэж багш нь хүсэж байна. За багш нь аль болох та хэдий заасан өгүүлбэр оруулсан байгаа. За тэгээд цэвжчгээ бичээд манай халддаг группийнхан багш руугаа яваа шалгуулаарай. За цэвжчгэн дээр бол алдаж болно тийм үү? Мэдээж бид нар цэвжчгэн дээр өөрийгөө яг юугаа сурсан байна, юугаа сураагүй байна гэдгийг шалгах зорилготой. Сурсан зүйлээ илүү давтж байна, сураагүй зүйлээ өөрөө энийг сураагүй юм байна гэдгийг олж тогтоогоод илүү сураагүй зүйлдээ анхаарч цаг хугацаагаа зарчуулж сурахад анхаарна гэсэн үг. За одоо бүгдээрээ өмнөх хичээлийн сүүлийн 2 дугаар хичээл болон 3 дугаар хичээлийн үтсэн текстүүдээ давтаж уншицгаая. За, 你好，你好，我叫丽文，我叫丽文。你好，你好，我叫白嘉悦，我叫白嘉悦。很高兴认识你，很高兴认识你，认识你，认识你，我也很高兴。认识你，我也很高兴。За утгуудыг нь бол бүгд ойлгож байгаа тийм үү? Багш нь ойлгож байгаа гэж найдаад утгыг нь хэлэхгүйгээр явлаа. За, 我是中国人，我是中国人，我是法国人，我的中文老师也是中国人，我是法国人，我的中文老师也是中国人。咋才是？这是谁？这是谁？这是我女朋友。这是我女朋友。你女朋友是哪国人？你女朋友是哪国人？她也是泰国人。她也是泰国人。За сайн харьцаарайгаа сайн давтаад бичлэгээ хураагаад багштайгаа ингэж зэрэг уншаад байж болно. Харилцаараа маш чухал гэж багш нь хичээл болгон дээр хэлж байгаа тийм үү? За өнөөдрийн хичээлээр үзэх ханз 10 ханзаа гэсэн тийм. За эхний ханз. Эхний ханз нь way гэсэн ханз ахна. За way гэсэн ханзыг харах юм бол эхний энэ зүүн талд байгаа ханз нь ам гэсэн утгатай ханз. За way гэдэг нь байна уу гэсэн утгатай. За яг ямар байна уу гэх юм бэ гэхээр хүмүүс хоорондоо уцаа аваад хамгийн түрүүнд байна уу гэдэг тийм үү. За яг тэр байна уу шүү. Байна уу гэх юм бол way гэж хэлнэ гэсэн үг. Дөрөвдүгээр өгөр way. За ханзаа бичээд бацгаагаарай. За багш нэсэнтэй уцаа аваад дуудлага ирлээ. Way гэж хэлнэ гэсэн үг. За дуудлага авч байгаа хүн болон залгаж байгаа хүн уцаа дуудлага авангууд way гэж хэлнэ.
За дараагийн хандс зиэжи. За энэ араа артлын үгэнд хөнгөө өгтэй буюу хөгөхгүй байна те. Зиэжи. Зиэжи гэдэг маань ич гэсэн утгатай хандсах нэ. За жи гэдэг хандс маань хоёр давталтаар зиэжи гэж орсон байна те. Нэг ханзаа хоёр удаа бичнэ гэсэн үг. За ганц жи гэж бичихгүй шүү. Зиэжи. Заавал хоёр удаа бичиж зиэжи гэсэн хандсах нэ. За жишээ өгүүлбэрүүдийг харъя. За жижиг яаж хэлж болох юм бэ гэхээр вод жижиг гэх юм бол миний гэж болох нь тий. Вод гэх юм бол миний гэсэн утгаар үтсэн тий. Санаж байгаа. Вод жижиг гэх юм бол миний гэж. Нид жижиг гэх юм бол чиний гэж. Нид жижиг. Вомон жижиг. Вомон жижиг. За тэгвэл энэ жижиг гэдгийг ашиглаад та нар 3 өгүүлбэр зохиогоорой. Эхний өгүүлбэр нь та нарын хятад хэлний багш бол миний эгч. Та нар гэж үтсэн те. Та нар нэмэн. Та нарын хятад хэлний багш бол миний эгч. За тэгээд үлдсэн 2 өгүүлбэр. Энэ 3 өгүүлбэрийг бичээрэй. Бичлэгээ зогсоож байгаа. За дараагийн 3 дахь хандс нь гунгзуо. Гунгзуо. За энэ гунгзуо гэдэг маань ажил гэсэн нэр үгээр ордог. Ажиллах гэсэн үйл үгээр бас ордог байх нэ. За энэ 2 хандснаас бүрдсэн байна те. Гунгзуо. За гунгзуо. За дараагийн хандс нь 4 дахь хандс. Хай. Хай. За 2 дугаар үгийг хэлэхэд хэцүү байгаа бах. Гэхдээ заавал зөв хэл сурах хэрэгтэй те. За бид нэр тавтаалах юм бол хэл сурна гэсэн үг. Хай. Хай. За хай гэдэг маань үйл үгийн урд ордог дайвар үг. За энэ маань бас одоо хүртэл гэсэн утгыг илтгэдэг. За энийг жишээн дээр авч үзье те. За жишээн дээр авч үзье. За энэ зурлагын дээр багш нь зогсно. За хай гэдэг хандсыг бас одоо хүртэл гэсэн утгатай гэж хэлсэн тийм үү? Үйл үгийн өмнө ордог дайвар үг гэж хэлсэн. За энэ гэх юм бол дөрвийн бүтцийн нэг үйл эзэн орлоо. Хай. Хэрвээ хайыг шалгах гэж байгаа юм бол хай орно. Тэгээд хаяараас үйл үг орно. Үйл үгийн араас тусгах юм. За энэхүү бүтцийг тухайн нөхцөл байдал эсвэл үйлдэл одоо хүртэл хэвээр үргэлжилж байгааг илэрхийлэхэд хэлнэ гэж. За жишээ өгүүлбэр харъя. 我还是学生。我还是学生гэхлээр би одоо хүртэл би сурагч хэвээрээ байгаа гэсэн үг. Би одоо сурагч хэвээр байгаа. Би төгсөөгүй байгаа. 我还是学生。За тэр багшилж байгаа хэвээр байгаа. Тэр багш хэвээр байгаа гэх юм бол юу гэж хэлэх вэ? За тэр багш гэдэг дээр хай орно гэсэн үг. Тэр бол багш. Тэр эмэгтэй бол багш гэсэн өгүүлбэр дээр хай орохоор тэр одоо хүртэл багш хэвээр байгаа гэсэн утга болж байна гэсэн. За би одоо хүртэл ажиллаж байгаа гэх юм бол яаж хэлэх вэ? За энэ өгүүлбэрийн бүтцийн нэгэнтэй үйл эзэн хай үйл үг. За сүүлчийн өгүүлбэр нь 我还不是老师гэхлээр би одоо хүртэл багш болоог байна. Би одоо хүртэл багш болоог байна. Би одоо хүртэл ч гэсэн би багш биш ээ гэсэн санааг илэрхийлж байна. За жишээ өгүүлбэрээ бичиж аваад энэ дунд нь байгаа 2 өгүүлбэрийг энэ дөрвийн бүтцтэй харж агаад өгүүлбэрийн бүтцтэй харж агаад тэгээ бичих нэ. Бичснээ шалгуулаарай багштай. За тавд нь ман буюу завгүй гэсэн тэмдэг нэр байна. За хятад хэлний тэмдэг нэр нь үйл үг болж болдог тийм үү? За ман гэдгийг бичих дараал нь баруун талд гарч ирж байна. За ханзаа бичиж аваарай. За өнөөдрийн 6 дахь хандс ма. За энэ ма бол маш хэрэгтэй хандсах нэ. За ер нь хэрэггүй хандс гэж байхгүй. Одоо бид нэр үзэж байгаа хандсууд бол бүгд өдөр тутамд ашиглагддаг, хамгийн өндөр давтамжтай ашиглагддаг хандсууд байгаа. За ма гэдэг маань асуултанд ордог. За энэ энгийн өгүүлбэрийг асуулт болгодог гэсэн үг. За би бол багш гэсэн өгүүлбэрийг за чи багш уу гэж асуухад асуулт болгоход ашиглана гэсэн үг. За жишээн дээр харъя тийм ээ. За өгүүлбэрийн бүтц нь үйл эзэн орлоо, үйл үг орлоо, тусагдах юм. За энгийн өгүүлбэр дээр ма орж ирэх юм бол
тийм үгүй гэсэн хариулагдах асуух өгүүлбэр болгоно гэсэн үг. За жишээн дээр харъя. Та багш уу? За чи багш уу гэх юм бол 你是老师吗? 你是老师гэдэг маань чи бол багш гэсэн өгүүлбэр тийм үү? Артлалт нь маа нэмчих юм бол чи багш уу? Та багш уу гэсэн асуулт болчихж байгаа гэсэн үг. За энэ нь яг ямар өгүүлбэрээр асуулт болж байгаа гэдгийг анхаараарай манайхаа. Асуултгүй асуулт буюу хизээ хаана хэн яагаад яасан яаж гэдэг чинь асуулт тийм үү? Энэ өгүүлбэрт ийм асуулт байхгүй. Чи бол багш. Чи бол багш уу гэд энгийн өгүүлбэр дээр уу залгаад тэгээд асуулт үүсгэж байгаа шүү манайхаа. Хэрвээ энэ өгүүлбэрт хэн багш вэ гэдэг дээр уу гэж залахгүй тийм үү? Хэн гэсэн асуулт байгаа учраас. За дараагийн жишээ харъя. 你们是学生гэх юм бол та нар бол сурагчид болно тийм үү? Маа нэмчих юм бол та нар сурагчид уу? 你们是学生吗? За дараачих. 你叫туяа гэх юм бол чамайг туяа гэдэг. За тэгвэл маа нэмий. 你叫туяа маа гэхлээр чамайг туяа гэдэг үү гэсэн асуулт болж байна гэсэн. За та нар 4 дахь 5 дахь өгүүлбэрийг хятадаар бичээд за тэгээд группийнх маань багш руугаа яваад шалгуулаарай. За ер нь нэлийн эрчтэй үзэж байна те. За ер нь бол хятад хэлний ханзыг ингэж үзчихэл бид нэр хэл сурна. Яагаад гэвэл хятад хэл маань зөвхөн ханзтай хэл тийм үү? Бид нэр ханз үзэж байна гэдэг маань цагаан талуу үзэж байна, үг үзэж байна гэсэн үг ээ. Ханз эдэлжиж хятад хэл сурах нэ. За далаад нь дүе. За зөв, тийм гэсэн утгатай. За хүн асуулт асуулаа. Тийм ээ гэх юм бол дүе гэж хариулах нь. Бас тийм ээ. Эсвэл зөв гэсэн утгаар асуултанд хариулж ийн гэсэн үг. За жишээлх юм бол 你是蒙古国人吗? 你是蒙古国人吗? За чамаас нэг гадаад хүн чи Монгол хүн үү гэж асууж ин тэ. Хятад хэлээр ярьдаг гадаад хүн эсвэл хятад хүн 你是蒙古国人吗гэж чамаас асууж ин. Тэгэх юм бол бид нар Монгол хүн юм чинь тийм ээ гэж хариулна тийм үү? 对 гэж хамгийн ихэнд хэлэх гинэ. Тийм ээ. Зөв үү? Тийм гэсэн. 对，我是蒙古国人. За 8 дахь ханз. За энэ ханзнууд ингээд зарим нь жишээ хэлбэртэй, зарим нь жишээ хэлбэргүй гарч ирж байгаа. За тэгээ багш нь ерөнхийд нь холбогдох ханзнуудын цугтан жишээ хэлбэртэй гаргаж ирээд за зарим нь огт гарч ирэхгүй байгаа нь текстэн дээр гарч ирнэ гэсэн үг шүү. За тай гэдэг маань үйл үгийн тэмдэг нэрийн урд ордог хэтэрхий дэндүү гэсэн утгатай ханз ах нэ. За бид нэр хэн гэж үтсэн те. хэн хаа. Үнэхээр сайн. За хэн гаосин. Үнэхээр баяртай байна. Үнэхээр жаргалтай байна. За тай гэдэг маань хэн гэдгээс арай өөр утгатай ах нэ. За хэрэглээний хувьд утгын хувьд өөр. За тай гэдэг маань хэн гэдгээс илүү хүчтэй хэлбэр. За хэн гэдгээс илүү тай гэдэг маань үүсгэх хэлбэрт илүү ашиглагддаг. За энэ дээр бүгдээрээ үүсгэх хэлбэрийг үзсэн гэсэн үг. Тай гэдэг маань хэтэрхий дэндүү гэсэн үг тий. За хятад хүмүүс бүү тай гэж их ярьдаг гэсэн үг. Бүү тай. За жишээ хэлбэр тараарай. 我的中文 миний хятад хэл бүү тай хаа. Тай хаа гэх юм бол үнэхээр сайн болчих чинь тий. Бүү тай хаа гэхэлэр тийм ч сайн биш. 我的中文不太好. 我的中文不太好. Миний хятад хэл тийм ч сайн биш гэх юм бол бүү тай хаа гэж ашиглах нь. За 我不太忙. За ман гэж үтсэн те. Ман гэдэг маань бидний дөнгөж сая үтсэн завгүй гэдэг тэмдэг нэр ах нэ. За би тийм ч завгүй биш байна. Гайгүй завтай байна гэж хэлэх юм бол 我不太忙гэж хэлдэг бах нэ. 我不太忙. За би тийм айхтар завгүй биш байна. Гайгүй сул байна гэх юм бол 我不太忙. За багш тийм ч завгүй биш байна гэх юм бол 老师不太忙. За энийг ойлгох бол ерөнхийдөө бичээд авчиж болно. Текстэн дээр гарч ирнэ. Цаашид бүү тай гэдэг маань хэрэглэгдээд явах учраас илүү ойлгоод явах болно. За 9 дахь ханз. За 9 дахь ханз маань ерөнхийдөө бидний үтсэн ханз байгаа тий. Во гэдгийг үтсэн. Во гэдэг маань би гэсэн үг. Мэн гэдэг маань
хүний араас хүн дээр ашиглагддаг олон тооны нөхцөл тийм. Woman болох юм бол бид нар болно тийм. За бид нэр өмнө нэмэн гэж үзсэн тийм. Нэмэн гэдэг маань та нар. Тоншуэмэн сурагчид. Шуэшэнмэн лаушимэн юм бол бүгдээрээ олон тоон дээр багш нар, сурагчид, бид нар, та нар гэсэн олон тоог илэрхийлэх нэ. За энэ дээр хоёр хандсны маань зурлагын дараалал гарч ирж байна. За бичээд авсан бахаа гэж багш нь бодож байна. За өнөөдрийн хичээлийн сүүлийн хандс. За өнөөдрийн хичээлийн сүүлийн хандс сян үүлэг бахна. Сян. За сян гэдэг маань ерөнхийдөө бодох, санах, хүсэх гэсэн олон утгатай. За өнөөдрийн хичээл дээр санах гэсэн утгаараа орж ирж байгаа. За хичээл дээр цааш нь дэлгэрүүлээд энэ сян гэдгийн өөр утгыг нь үзнэ. Өнөөдрийн хичээлээр санах гэсэн утгаар гарч ирж байна. За санах гэдэг маань юмыг хин нэгнийг санах, үгүйлэх гэсэн утгаар, санах, үгүйлэх гэсэн утгаар гэсэн утгатай гэсэн. За сян санах, үгүйлэх гэсэн утгаар өнөөдөр үзэж байна. За жишээ хэлбэрийг харъя. 我们想你гэх юм бол бид нар гэсний араас үүлэг орж ирлээ. Бид нар санаж байна чамайг. Бид чамайг санаж байна гэсэн өгүүлбэр ахнэ. Бид чамайг санаж байна. 我们想你. За дараагийн жишээ. 我想我的朋友. 我想үлийзэн үлэг тусагдах. 我想我的朋友. Би найзыгаа санаж байна. За дараагийн 3, 4, 5, 6 дахь өгүүлбэрийг та нар бичлэгээ зогсоож гаад өмнөх хүссэн хандснууд ашиглаад дараахан өгүүлбэрүүдийг зохиож бичих нэ. За зохиож бичсэн өгүүлбэрээ багшаараа заавал шалгуулаарай. Манай группийнхаа. За манай халддаг группт ороход бол нээлттэй байгаа шүү. За ингээд бүгдээрээ 10 хандс үзлээ. За энэ хичээл маань ингээд өчигдөр байж л авах учраас аль нэг хандс нь хэцүү ч юм уу ойлгохгүй жоохон бол та нар дахин давтаад үзэж болно. За үнэхээр ойлгохгүй юм бол багш руугаа комент хэсэгт бичээд асууж болно. Багш нь харсан даруйдаа хариулаад өгнө. За өнөөдрийн харилцан яриа руу оръё тий. За эхний энэ хэсгээс уншия. Wei Yifei. За Wei Yifei. За эхлээд бүгдээр уншчихъя. 姐姐你工作还忙吗？你工作还忙吗？对，还很忙，还很忙。你也很忙吗？你也很忙吗？我不太忙，我们很想你。我也想你们。我也想你们. За утганы ярилцъя. За өнөөдөр эхний ханзаар Wei гэж үзсэн тий. Wei гэдэг маань байна уу гэсэн утгатай. За энэ хоёр хүн Wang Yixue, Wang Yifei гэдэг маань эгчдүү хоёр ах нэ. Эгчдүү хоёр. За Wang Yixue гэдэг эхний Wang Yixue маань эгчин ах нэ. За энэ хоёр утсаар ярьсан. За Wang Yixue залгаад Wei Yifei. За байна уу? Yifei юу гэсэн. Wang Yifei гэдэг дүү нь姐姐. Ихчээ гэсэн. Ихч байна. Ихч гэсэн юм тий. За ихч нь 你工作还忙吗？你工作还忙吗？ За 你工作гэдэг маань чи ажиллаад, mang гэдэг маань завгүй тий. Хай гэдэг маань одоо хүртэл. Чи одоо хүртэл завгүй байна уу? Чи одоо хүртэл завгүй байсаар байна уу гэж сууж ин тий. 你工作还忙吗? гэсэн чинь тийм ээ. 还很忙. Тийм ээ. Нилээн завгүй байгаад л байна. 你也很忙吗? Чи бас үнэхээр завгүй байна уу? Чи бас нилээн завгүй байна уу гэсэн чинь 我不太忙. Би тийм ч завгүй биш байна. Би гайгүй завтай байгаа. 我们很想你. Бид нар үнэхээр их
чамайг санаж байна. Бид нэр чамайг үнэхээр их санаж байна. 我们很想你. 我也想你们. Би ч бас та нарыг санаж байна. гэсэн харилцаар яах нэ. За харилцаж байгаа хэд нэг уншчээ те. 喂，一菲，姐姐，姐姐，你工作还忙吗？你工作还忙吗？对，还很忙。你也很忙吗？我不太忙，我们很想你. За энэ дээр хараа 我们гэж уншаад 很想你гэж 3 дугаар хөг 3 удаа дараалж ирсэн байна тийм. Тэгэхээр эхний 很гэдгийг 2 дугаар өгөөр, 想гэдгийг 2 дугаар өгөөр, ни гэдгийг 3-аар бүтнээр уншна гэсэн үг. Ардталт нь ханзахгүй учраас 3-аар бүтнээр уншна. 我们很想你гэж унших нэ. За одоо энэ дээр бас 我也想你们гэж юм тийм. За энэ 4-3 үг дараалж ирсэн байна. Тэгэхээр 我гэдгийг 2-оор, е гэдгийг 2-оор, 想гэдгийг 2 дугаар өгөөр уншаад ни гэдгийг хагас 3-аар унших нь байна. Хагас 3-аар уншаад араас нь хөнгөн орж иж байна тийм. 我也想你们. 我也想你们гэж унших нэ. За тэгээд өнөөдрийн 10 ханзаа бичиж аваад текстээ болж өгвөл бичээд авчвал зүгээр, эсвэл өдөр алган уншаад за тэгээд хандаж хэлсний дараагаар гэртээ энэ дасгалыг хийгээрэй. За энэ өмнөх үтсэн болон өнөөдрийн үтсэн хандснуудыг нөхөх дасгал байгаа. Энэ өгүүлбэрт утгаар нь тохиргоор нөхөн. За та нар скриншот хийж аваад тэгээд нөхөж өчээрэй. За манай группийнхан хийснээ багштай шалгуулад зөв бурууг харуулаарай. За энэ дээр болохоор өнөөдрийн үтсэн за ерөнхийдөө үтсэн хандснуудаа ашиглаад энэ өгүүлбэрийг өөрсдөө нөхөж бичнэ тий. За утгыг харж гаад аль тохиромжтой гэж бодсныгоо нөхөж бичихнэ. Өөрийнхөө бодлоор хандаа нөхөж бичихнэ. За тэгээд наалгаараа өмнөх хичээлүүдтэй адил ханзаа үтсэн ханзаа 3 мөр бичээд за тэгээд хандсныхаа дуудлага гутга хөгийг нь зөвхөн чийжлээд харилцан яриануудаа гэртээ сайтар зөв дуудлагаар нь уншаад за тэгээд болж өгвөл ер нь чийжлэл маш сайн. За тэгээ манай хаалттай группт орсон сурагчид маань даалгавраа багш руугаа явуулаад шалгуулаарай. За манай хаалттай группт ороход нэлээд шүү. Өнөөдрийн хичээл зурсан тун шимэн сие зайжэн.